Та нар сайн уу? Би сайн бичлэг үзүүлцгээе. Өнөөдөр 4-р ангийн Монголын сүмжлэлийн 21-р хуудсын өвөмөр сэтгэлийн бэлэг гэдэг эхийг уншиж өгнө. Өвөмөр сэтгэлийн бэлэг. Санжаагийн дөрс өдрөө болоход 7 хоногийн хугацаа үлдсэн байлаа. Өмнөх дөрс өдрөөр авгалын нисдэг дэргээр 2 хоног тоглоод сэнс нь хугарсан тул сагсанд овоосон эвдрэхий тоглоомууд руу шидэд зориулсан. Харин энэ жил дөрс өдрөөрөө илүү гоё зүйл авах болно гэж бодсон тул зургтын зар сурталч гаг их л анхааралтай үзв. Тэр машин робот нисдэг дэрэг бүүгээд хэдэн 10 тоглоом авах болсон ч дахиад шинийг өөр гоёыг хүснэ. Сурсан зангаараа хаанч ямар шинэ тоглоом сонирхолтой зүйл гарч вэ гэдгийг мэдхээр сувг солон зурагтаа үзэж сув. Гэтэл нэгэн бяцхан хүн дээр өвдөж эмчилгээний төлбөрөө төлж чадахгүйгээс маш хэцүү байгаа тухай эдэн уйлан ярьж тусламж гуйхыг харжээ. Хүү түүнийг өрөвдөж зөвлөсөн мөнгөө бэлэг авахын оронд хүүгийн эмчилгээнд зориулах шийджээ. Аав ээж нь хүүгийн шийдвэрийг зөвшөөрч эмнэлэг рүү явцгаалаа. Тэдний очиход царай зонхийж ядарсан бяцхан хүү орон дээрээ хэвтээд янз бүрийн тоглоом машин онгоцыг нямбаалан зурж байв. Түүний зургууд санжаагийн эвдсэн тоглоомтой адилхан харагджээ. Чи ямар гоё зурдаг юм бэ гэтэл хүү би удахгүй эдгээрээд ийм тоглоомууд тай болохыг мөрөөддөг гэлээ. Санжаа авчирсан мөнгөө хүүд өгч заавал хурдан эдгээрээ хэмээн хэлэхдээ сэтгэл нь хөдөлж жаргалтай байлаа. Ийм их байна. Одоо би нэг бичлэгэндээ 2 их уншихаар шийдэж байгаа гэдэг. Тэгээд 2 их уншидаа. Дараа нь Эрдмийн ач гэдэг юуг уншия 16 дугаар хуудас. Үеийн байхгүй шүү дээ. За шанаг өшөө гоё пэйжтэй битгий төнөр хараа. Нинжин сэтгэлийн тос гэдэг 23. За сэтгэлийн тос. Нэгэн хүү цасан шуурганаар төөрчээ. Тэр маш их даарч хүч тамиран барагдаад цааш явж чадхаа болов. Хөдөлж чадахгүй хэвдэж байтал шуурганы эсгэрэх чимээтэй хамт хүүхэд уйлах дуу сонсогджээ. Эцсийн хүчээ шавхаад бүлхэн очсон нэгэн бяцхан хүү дагжин чичирээд уйлж байв. Бяцхан хүү өрөвдөн хайрлах сэтгэл түүнд хүч өгч бүх биеэр нь дулаан илж гүйх мэт болов. Тэгээд хүүг биедээ наан тэврээд босож алхлаа. Хаанаас ч ийм хүч гарсныг бүх мэд. Шуурга хүртэл тэдэнд туслах гэсэн мэт намдаж орчны зүйл харагдаж эхлэв. Удалгүй хот айл харагдлаа. Хацрыг нь даган баярын нулимс бөмбөрч айл хүмүүс гэж амандаа шивнэсээ гүв. Ийхүү хүүг хайрласан сэтгэлийн хүчээ тэд хоёулаа аврагджээ. Ийм богинохон юм биш. За үгүй. Дахиад нэгийг уншиж тийм үү? Нэг бичлэгэн дээр 3-ыг уншихаар шийдлээ би. За энэ амар гоё. Хариу нэгдэггүй ачтаа. Эрт үрдийн цагт нэгэн алюминий мод байжээ.
Тэр нэг жаалхууд маш их хайртай байж. Жаалхан хүү өдөр бүр модон дээр ирнэ. Тэгээд модны навчийг зуглуулна. Тэтэн хийн толгойдоо өмсөд ойн хаан боллоо. Хэмээн төсөөлнө. Мөн мод руу авирч мөчир дээр нь тоглоно. Заримдаа алимаас амтархан идэж нуугдаж тоглодог байв. Ядрахаараа харин модны сүүдэр дуг хийн. Заалхуу модонд үнэхээр хайртай. Мод ч түүнтэй эргэлэн наадахтай дуртай байлаа. Цаг хугацаа урсан өнгөрсөөр заалхуу өсөж том болов. Мод ихэндээ ганцаараа байдаг боллоо. Нэгэн өдөр хүү модоо эргээ ирэхэд цааш ир хүү минь над дээр авираад мөчир дээр минь савлаач албаас минь идэж сүүдэрт минь наадан тоглооч гэсэн заалхуу. Одоо надад авчир тоглох зав алга. Би юм худалдаа аммаар байна. Та надад мөнгө өгч чадах уу гэжээ. Хүү минь надад май гээд өгөх мөнгө алга. Чамд навч жимсэл байна. Алимуудыг минь хураан авч хот руу аваачихаж зараарай. Тэгвэл чи мөнгөтэй болж аз жаргалтай байх болно гэв. Миний бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Миний надад subscribe тэгээд лайк дараад өгөөч ээ. Лайк. Би тэгээд сэтгэлээ нэ. За одоо энэ бичлэг тавихтаа нээч нэ. Нэг өгч байж магадгүй шүү. Баярлалаа.